Бид хоёр cinnamon roll дээр special дугаар бичиж байна. Энэ хүн надаас асуулт гэсэн. Надад бас 100 асуулт байна. Гэж хүн айлгаад байгаа. Сүг болохоор. За бид хоёр сая подкаста биччихээд тэгээд нөгөө cinnamon roll дээр нэгнийхээ төрсөөр нэг юм спешиал дугаар бичиж бай. Төрсөд зориулсан ийм арай deep яриануд өрнүүлэх гэх юм уу? Тим дугаар бичиж бай гэдэг дандаас гой санаа гараад тэгээд сая миний төрсөдрийн дугаарыг биччихээд дуусаж байна. Маш гоё байлаа. За флами маны салбар нэг 19-ийн White Gate гээд төвийн 7 давхарт барилдаг. Тэгшүүлээд өрчлөлтийн эсрэг, форимны эсрэг нөхөн төлжүүлээд гуйжуулаад үүсгэх юм гэсэн. Ингээд онлайнаар өршөлттэй юм уу те? Яахын тэгээд таатан зурх хэвээр. Клэр хийгээ зүгээр лэг хүл зурчаач тээ. Потато. А за. Ипи. Butterfly. Йоо цаг дууссан. Оо нэгт орчлоо. Одоо зурдаггүй яаж таалагдгийг эсрэгээр нь харцгаая. Чи яг гоё зурх гэдэг юм шүү дээ. Flashlight. Оо. Хараас ундаг томоос. Как? Helmet. Тэр их орчлоо. За таадтай ойрд уулзаагүй хүмүүсийг уулзуулъя. Хүмүүсийг гинэ. Хөөрхөн гүмүү байна. Сэнүгэрэй. Түн хэ? Нөгөөх нь локи байна. Сэнүгэрэй. Хөөхин бэ? Оо энэ хартаа ингээд амар аврахын гомд чинь заа. Яа гүмүү. Ингээ эргээл локи гэхий хооронд. Тэр чи сууц байсаар болсон лээ. Тайл. Өөр дээр суудсан байсан зүгээр бусад өөр газар суудсан байдаг юм. Чи энэ гэрт ганцаараа мөр баймаар байна уу? Ганцаараа хамаг эрхлэлтийн цагийг авмаар байна уу? Өнөөдөр нөгөө нэг скин ментор дээр очичоод ирсэн. Тэгээд арьсан онцлуулаад хэрэгтэй уусаа улирал солиодож байгаа болохоор арьсаныг онцлуулах шаардлагатай байсан. Тэгээд арьс маань ер нь бол нэг юм жигдгийн эрүүл болсон байхгүй юу? Арьсны өнгөний хувьд, батг гаралтын хувьд ч гэсэн. Тэгээд одоо илүү нэг юм за хүчтэй юмнууд хэрэглэж эхлэх гэж байгаа. Гуйжуулагч гэх мэтчлэн. Тийм. Тэгээд өнөөдөр зур хальт харахад бүтээгдэхүүнүүд маань ер нь нэлээд юм өмнө хэрэглэж байгаагүй хүчтэй бүтээгдэхүүнүүд байх шиг байсан. Тэгээд удахгүй маргааш нэг өдрөөс чи камерт орсон байгаа гэж анзаарсангүй шүү дээ. Намаагүй. За энэ бол миний vanity-тэй гоо сайхны ширээтэй болдог влог. Тэсэж болохгүй бол алва. Болохгүй бол таалагдах юм байхгүй бол алва. Таалагдах юм байхгүй юу? Аа. Тэрийг бодож л байсан биш. Тэр одоо Michelle X борох чинь. Тэгээд юу ч гэсэн үзье. Тэгээд
хэмжиж өгч байна. Nice. 89. На нүрэ бо тарай. Зөв. Төвний хэлбэр нь сайн. Ваа. За энэ өрөө бүр утгаа алдсан. Тэгээд нөгөө гоо сайхны бүтээгдэхүүн донд ер нь яг ийм нөгөө температур нь амархан солигддог те ингээд чигшил өндөртэй газар байлгаж болдоггүй бүтээгдэхүүнүүд бас байдаг юм байлээ. Тэгээд ер нь бол гоо сайхны ширээтэй болсон шалтгаан маань тэр нэгт гоё ингээд тухтай суугаад нүур ам мейкапа хийдэг бай, хоёрт бас арчилгаагаа хийдэг бай гэд. Тэгээд тийм харж байгаачлан маш их бүтээгдэхүүн зарим нь яг хэрэгэлдэг хэсэг нь ч тодорхой биш. Тэгээд ингээ хайрлаад бас хайж чадахгүй. Тэгээ одоо амарч байсан. Зориг гаргаад огт хэрэглэхгүй байгаагаа хаяад тогтмол хэрэгэлдэгүүдийг гоо сайхны ширээ рүүгээ зөөнө. Тэгээд энэ өрөөг аварцгаая. So clean. Ингээд ийм л байламаар юм. Баян өдөр болгон. Цэвэрлэгээ маань дуустгүй гинэ. Тэгэхээр тэг баг явуулж идэл болохгүй л үү гэж бодлоо. Тэгээ одоо зүгээр жим рүүгээ гарцгаая. Би нэрээ жимд явж байгаадаа үнэхээр дуртай, happy байгаа. За тэгнээс жингээ үзсэн үү? Жингээ үзсэн. Хийдэ. 48 мөрний өргөн цээжний тойрог баруун гар. Миний бүслэгийг бүр 4 см багассан байгаа мөх шаа. Тэгээд яг тэр өнөр тавсагны яг зузаан байдаг хэсэг чинь 4 см харьцагдсан байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө нэг бэлгүүсний нарийнхан хэсгээр болж бүр амар сайн нарийнсан. Дандаа нэгдсэн байх тий. Өвзөг 2 см гэдэг хөөр юм. Хөөе чи өндөр чинь бүр яг юм ирэх шүү дээ. Йоо тэр сар бүр яг ирлэг байсан. Энэ залуудаа кино ярих гэж ирчээд ийм цамц мамцтай. 7 цаг баг байгаа ч тийм гоё хугацаас тийм. Мэн дээр Танай баг гоё. гоё. Сагсны баг гоё. Манай сагсны багийг бас дэмжээрэй. Баярлаа. Бид ч 3 гэлтэй баг тодорхойлох. BCH Night суу 3 үг хэлэх юм уу Тийм тийм. баг ярих гэл. Царайлаг ирч үчтэй. царайлаг. Эцтэй эдний харил царил байгаа даа. Тийм байгаа. Яг өөрийгөө харуулчаа тийм ямар ингэ болчих. Бүдэр өгсөн шүү. Тах байна. Энэ цэлийг ч ёо таны ах хугц мохц ивэр чи алж ийн үү? Кино. Харин тийм үсмэсэн. Тэгээд ийшээ манай зураг авалтын сайн сет байна. Зэ нэг юм. За би шүдний аппаратын дээр ирж юм тэгээд эмч маань хөрхөн маматай алсан байхгүй юу? Тэгээд төрөө дудааг байгаа. Тэгээд миний нэг аппаратаа солих цаг болчиход хөрхөн надад цаг зориулаад ирж байгаа болохоор нь жоохон ч гэсэн баярлалаа гэж бодоод ёо нэрэн бүрээд. Нөгөө гоо сайхныхаа ширээндээ сандал авсан. Тэгээд бас нэг юм organize хийх хэдэн юм нөгөө тусгаарлагч бокснууд байдаг штеп шүүгэний. Тийм юм авсан. Тэгээд хэдүүлээ. Одоо хамт чадвал угсраад тэгээд гоо сайхныхаа ширээг нэг цэвсэлж авъя. Нэг юм тунгалаг юу гэх юм уу? Сандал гэх юм уу? Ой лог ямар дээрлэх юм бэ? Ингээ суух ч байгаа юм уу үр дээр? Би юм хийх чийш үү дээ.
За, аль босцгой. Энэ сандлыг угсарцгаая. Дор бүрнээ хөдлөөрэй. Болох гэдэг юм шүү. Тэгээд энд нөгөө сандлаа тавиад л харах нь байж шүү дээ. За би сандлаа аваад. Уунлаг хөөрхөн цэвэрхэн л харагдчих. Төсөөлсөн шүү. Гэтэ ингээд чүд өндөр байсан бол органайзер авсан. Тэрүүгээр цэгцлэх гэж үзье. Энэ ширээний гэрэл бүр үнэхээр дэмтэй юм. Хардаа гэрэлгүй. Гэрэлтэй. Вау. Хөөрхөн өнөртэй лаа авсан нэрээ. Би энэ зурны үнэрлээ авчихгүй гэсэн чинь лаг бүр ийм зэм байсан ба шүү дээ. Spiritual protection. За ингэ болсон байна. Иймэрхүү хэмжээнүүдтэй сет юм байна. За айгуул яг дайггүй болчих шиг боллоо. Энд ингэж хормоос хөмсгтэй холбоотой юмнууд, энд cushion, одоо powder, энд дандаа палетнууд, за энд дандаа урууллын будгнууд, энд дандаа багснууд, энд багс цэвэрлэгч. Тэгээ нөгөө энэ хадгалаад байгаа зайнд нэг ганц хоёр яг нөгөө толныхоо өмнө сууж хийдэг арьс арчилгааны юм багтаах гэж үзье. Гоёна. Happy. За надад айгүй нэг хөрхөн бэлэг ирсэн. Тэгээд хэдүүлээ нэг хамт задлаа. Wow. Asahi Super Dry болон Blackpink-ийн collab байсан. Asahi Blackpink. Энэ хамтарлаас надад яг нэг хоёр юм аягүй гой санагдаж байгаа байхгүй юу? Зүүн Азийн орнуудад явж байгаа юм хамтрал кампайн юм бэлээ. Тэгмүүд яг олон улсын кампайн гэсэн үг шүү дээ. Айгүй олон орнд ингэж явагдаж байгаа. Монгол улсад ч гэсэн яг ингэ зэрэг гэдэг энэ ажил явагдаж байгаа болохоор айгүй гоё байна. Blackpink-ийн дөрөв маань ингээд ийм соло хамтралууд айгүй их явсан шүү дээ. Одоо жишээ нь Rose Pumaтай, сүүлжсэн юутай, Алотой гэх мэтчлэн. Тэгээд яг энэ хамтрал дээр болохоор ингээд дөрвөлээ хамт байгаа болохоор надад бас айгүй гоё санагдаж байна. За тэгээд хэдүүлээ дотор нь хамт юу байгааг харъя. Чүрм. Мэдээж бүтээгдэхүүн. Wow. Яа, тийм манай дөрвийн харц марц pose move бол бас алж байна. Тэгэхээр миний хамгийн happy байгаа. Тарам, тамплер. Саарлуулсан ягаан өнгөтэй. Металл байгаа байхгүй материал нь. Тэгсэрний ингээд айгу хөнгөн. Саарлын ус гоё юм байна. Стикер байна. Ийм кампань явуулж байгаа юм байна. За тэгээд та хэд маань энэ мерчүүдээс хэрвээ таалагдах юм бол яаж авах боломжтой талаар би та хэд мэдээлэл хүргэе заяа. Улсын их дэлгүүр болон наадмын номонд тэгээд хаан уулын E-Mart гэсэн энэ гурван дэлгүүр дээр энэ амралтын өдрүүдээр 11 сарын 1-2-нд Asahi Super Dry-ыг худалдаж авсан баримтаа нөгөө промо танилцуулж байгаа хүнд нь үзүүлээд тэгээд мерчүүдээс авах боломжтой байна. За ийм 12 ширхэг буюу 2 пакийг авах нь бол ийм тамблер авах боломжтой байна. За өөр нэг боломж нь болохоор Asahi Mongolia-гийн сошиал хаяг дээр нь giveaway зарлагдсан байлээ. Жишээ нь Instagram дээр нь гэхэд Asahi Mongolia гэдэг оронгууд тайлбар хэсгийг уншаад яаж оролцох гэдэг мэдээлэлүүд нь аюу ойлгомжтой байж лээ. 11 сарын 15-нд тодруулах юм билээ. Тэгээд 50 Азтанд яг энэ саяны танилцуулсан энэ бэлэгнүүдийг авах боломжтой юм байна giveaway-ээр. Энэ тамблер нь яаж тодордгийг харъя. Энэ юм шүү дээ. Oh, Blackpink in your dry гинэ. Энэ ингээ ягаан болчихлоо шүү дээ.
Уинстаа гоё тамплаар байна. Хай. Зя би ажилдаа яваад тэгээд ажилласаа тарж ирээд жимдээ яваад ирсэн чинь манай үүдний тавилга болцсон байна. Before. After. Сайн гэрэл бас энэ тавьчих нэр. Сайн гэрлийн тавьчих болсон юм тий. Ямар цагаан гэрэл? Тэнд байгаа сайн гэрэл таа. Тооч өгөөч юм бол. Лок. Яг ингээ хийгээд хөр ер нь бол тоодгүй те. Найс лок найс дээр. Плиш нүдэ. Anyway. Йоо зэт. Гоё ялчи. За гүм гараарэ. Чам таалагцсан уу? Гараарэ, буугарэ. Оо е. Бо. Энэ амар зүүнээ ингэдэг аахгүй. Ай тэр усаалгасан уу? Аха. Дээжидэ баг дээр наад энэ үсэн үлчээр. Нөө гэртээ хайхан Парис багэд нэгдсэн байсан. Тийшээ орж үзье. Амралтын өдөр найзтайгаа манай хүн ирсэн байна гинэ. Харин тийм. Тэгээ уусаа нийтэд удааг байгаа болохоор хүүхтэй байна. Жохоо хүлээн гэдэг юм мэдээл орж ирвэл зүгээр хаа. Оо, удааг ирчихлээ. Хичгүй баахан гурил сахар идэгчээс нь одоо босголын хувцс авахгүй юу ч байна. Зуртын ах уу буруу ах уу? Боддог. Энэ яа. Очиж юм. За үгүй энийг сонио мэдрэмжийг яаж хуваалцах вэ? Нөгөө нэг үүдний тавилга маань ухсарагдаад ирсэн. Бүр маш гоё болсон. Үүдний тавилга маань бүр төсөөлж ирснөөс гоё болсон. Үүдний тавилга хийгдчихэл юм бол ингээл гэр ингээд ер нь бол ингээд аюу гоё болчлоо. Тэгээ зэгцэр чинь эн тэнд ингээд юм нөх одоо хаана байрлуулахаа мэдэхгүй байгаа юмнуудаа тийш нь хийчин. Тэгээл гоё ингээд зэгцэр чинь гэж бодоодсэн байхгүй. Тэгээд ингээд анзаарах нэ бид өөр ингээд аюу юм амар материалист болцсон байснаа анзаараад лсэн заяа. Тэгэл галтайгаа ингээд анх нүүж ирээл тавилгаа өгсруулаад юмнуудаа тавихад ингээд дээрх тавиур маврууд ингээд хов хоосон аюу гоё идэг байсан чинь ингээд явандаа юмнууд нэмэгдээл бүр ингээд сүулдэ ингээд хоол молоос сууж идэгч тийм зайгүй хэмжээний амар их юм дээр нь овоологдсон байсан. Тэгээ бас энд нэг хоёр тавиур байдаг гэсэн ш та санджайг л. Тэгээ уг нь тэр тавиурандаа бид хоёр амар дуртай. Яагаад тэгэхээр ингээд ер нь нэг юм цуглуулах дуртай хүмүүс байгаа байхгүй юу? Одоо би жишээ ном, төвшөөний юм гоё той, сүнэрүүд ч юм уу те. Тоглоомнууд тэгэнгүүт ингээд тэднүүсийг маань ингээд хадгалдаг. Тэгэл аялж явж ирээл нэг гоё юм нэмэл гээл нэг юм гоё хэсэг байдаг байсан чинь сүүлдээ тэр маань ингээд бид хоёрт юм таалагдхаа болж эхлээд амар их юм байгаа юм шиг санагдаад. Тэгээ улам юм гэрийг маань юм зайгүй харагдуулаад байгаа юм шиг санагдаад. За тэгээд эндээсээ 250-ыг авсан. За тэгэнгүүт дээр нь байсан тэр олон юмыг яах вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. За тэгээд дээр нь хувцаснууд, за тэгээд энэ галтгоонд байгаа юмнууд гэж зүгээр ер нь л ингээд маш олон юмнууд хэрэгтэй хэрэггүй мэддэхгүй. Тэгээд ингээд хаяа цэвэрлэхээр ингээ хайж чадахгүй. За дараа нь хэрэг болно гэж байлгаал идэг. Тэгээд сүүлийн хэд эдгээр энэ тавилга ирснээс хойш сүүлийн хэд хоног бид хоёр битүү ингээд юм цэгцлэх, янзлах, цэвэрлэх юмд ингээд цаг хугацаа өдрөөнүүдэд зарцуулж байгаа байхгүй юу. Тэгээд
ерөөсөө цэгцэндээ орохгүй байна. Амар сонь. Тэг өчигдөр жишээ нь би ингээд галтгоогоо цэгцэлж хийсэн. Тэгээд ингээд уг нь ингээд нэг ажлын яаж хийх вэ гэдэг нь тодорхой байх юм бол ингээд газ хийгээд дуусгачдаг штеп. Тэнгүүд ингээд тодорхой биш болохоор одоо жишээ нь амар их юм алийг хаяад үлдээ хийгээ хаана яаж цэгцэлж хийх гэдгээ мэдгүй ингээл хийхээс өмнө бодох шаардлагатай байгаад байгаа болохоор ингээд дунд нь би ингээд 3 4 удаа паникцсан. За бүр ингээд ямар сони ингээл суугаал бодоол анх байсныгаа бодох юм бол одоо ингээд хамаагүй дээр болцсон байгаа ч гэсэн стил бас ингээд цэгцлэх юмнууд байсаар байгаад байна. Тэгээд амар их юмнууд хайсан, хүнд өгсөн. Тэгээд тэднүүсээ бодохоор ингээд бас уг нь ингээд мөнгө байсан байгаа байхгүй тий. Тэгээд ингэж бодохоор арай л ийм нэг ингээд цэгцлээд учрыг нь олоод авчих юм бол гоё болчихно гэдэг мэдрэмж байгаад байгаа болохоор тэгээд төвшөө одоо тэнд бас янзалж л байна. Цэгцэлж л байна. Цэгцлэхээсээ гадна ирээдүйн худалдаа авалтуудын дээр ч гэсэн жоохон хязгаартай, танагтай байхгүй бол бас ингээд арай л бишээ. Энэ дүрсийг ингээд гоё ингээл за ингээд болчлоо гэдэг нэг юм цэгцэлчээд нэг юм гоё цэгцэрсэн дүрс харуулмаар байгаа байхгүй юу. Тэгтээ ингээд ямар ч байсан л энэ 10 сарын влогт бол амжихгүй юм шиг байна. Тэгээ би тэр дүрсийг хүлээгээд ингээд влогоо эдитлэхийг хүлээгээл ингээд хойшлуулаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ингээд цэгцэрэхгүй байгаа болохоор ямар ч ч нэг юм цэгцэрсэн дүрсийн влог дээр орохгүй юм шиг байна. Тэгээд 11 сарын влог дээр дараагийн орох влог дээр арай нэг өөр дур зураг өгөх байхаа гэж найдаж байна. Йоо. Jumper